За шүгэл үлээгч цэгийн сайтаас та бүхэнд хүрдэг улс төрийн ярианы ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн ярих сэдэв бол сонгуультай холбоотой. Гэхдээ бид төр сонгуультай холбоотой гээд аль нэг ахыг минь дэмжээрээ. Тэр ахыг минь дэмжчихвэл одоо өгчих гээд байна. Эсвэл бол хэн нэг нь муучилж үл ярихгүй. За тухайн намууд яах гэж сонгуульд оролцдог вэ гэвэл мөрийн хөтөлбөр боловсруулна. За тэр мөрийн хөтөлбөр нь эх 4 жилд яаж Монгол улсыг хөгжүүлэх вэ гэдэг цогц одоо концепц боловсруулсан байгаа учраас мөрийн хөтөлбөрийн тухай жаахан дэлгэрүүлж ярья гэж одоо шийдсэн юм. Нам өвчтөд бүгдээрээ л улсын эрх барихын төлөө өрсөлдөж байгаа. Тийм болохоор улсын эрхийг барьсан тохиолдолд энэ улс орныг дараагийн 4 жилдээ яаж авч явах юм бэ? За одоо юуг сайжруулах, юуг жишээ нь одоо муутгах ч юм уу те. Зарим их цаг үе чинь үйл ажиллагаа болон моддаг ч улс орны эдийн засгийн байдалд ороодох ч юм уу те. Тиймэрхүү асуудлуудаар мөрийн хөтөлбөрүүдэд дэвшүүлсэн байна. За ерөнхийдөө мөрийн хөтөлбөрүүдийг харж байхад ер нь бүгдээрээ бол нийтлэг чанар ихтэй байлээ. За мэдээж угаасаа бүссэн хөгжил гэдэг ч юм уу те. За хувь хүний хөгжил, төрийн аппаратыг багасгах гэдэг ч юм уу. Зарим нэгүүд нь тэгээд тэр дундаас онцлох зарим нэг ганц нэг зүйлсүүд бол байгаа. Ерөнхийдөө ингээд заавар би чи баг 20-д намын мөрийн хөтөлбөр уншууд бүгдгийнхээ шахуу харлаа. Ерөнхийдөө л адилхан. Тэгтээ зарим жижиг намууд гэх юм уу сүүл байгуулсан намууд ч юм уу жоохон өс сансан маркийн тий. За бидний одоо гэх юм бол ингэн за ер нь авилгачдыг ер нь гаргаад цаазалж явах нь тийм зарим тийм намуудын бодлогууд тиймэрхүү өнгө аястай болсон байлээ. Тэгтээ яг одоо ярих юм бол мөрийн хөтөлбөр ерөнхий өнгөөр нь ярив. За ерөнхий нам бүрээр нь ингээ ярихаас гадна одоо бүгднийг нь ярих юм бол энэ сонгуулийн сурталчилгааны 12 хоног дуусна. Тийм учраас үндсэн яг 4 намын те парламент судалтай болон эвсэж орж байгаас илүү системтэй байгаа нэг эвслийг сонгож ярина шүү дээ те. Гэхдээ ерөнхийдөө энэ удаагийн сонгуульд оролцож байгаа нам эслүүдийн ерөнхий юм харах юм бол нэг 4 зүйлд бол хувааж үзэх гээд. Нэг нь бол Монгол улс. За Монгол улс гэдэг нь нэгдүгээрт эдийн засаг болон улс төр, соёл, шинжлэх ухаан, батлан хамгаалахын салбарт бүгдээр анхаарахыг зорьсон байна. Одоо том гэгдэж байгаа эвслүүд. За нөгөөх нь одоо эдийн засгийн хөгжил, эдийн засгийн хөгжлийг хэрхэн хуваах вэ гэдэг нь сүүлийн одоо 8 жилд ардын нам засаглахад томьёолсон томьёолол дунд эрх баригч нам байгаагаас гадна ардчилсан нам тэргүүтээ бусад эвслүүд бусад намууд бол яг энэ томьёоллыг нь хадгалж үлдэх замаар яаж хөгжүүлэх вэ гэдэг ийм бодлогын санаачлаг дэвшүүлсэн бас олзуурах ууштай. Бас өмнөхөө баллуурдаж хаяхгүй юм байна гэдэг нэг зорилго байгаа. За нөгөөх нь боловсрал. За боловсрал дээр дүгнэхэд бол PISA-гийн үнэлгээ дээр суурлаад яаж одоо үр дүнтэй боловсролын хоцрогдлого байх вэ гэдгийг томьёолох гэж бас оролцсон нь бол харагдчихэв. За нөгөөх нь бол үндэсний ийм нэгдэл хоёр хөршийн одоо энэ улс төрийн нөхцөл байдал болон геополитикт Монгол улс эрхэн гадаад бодлогоор хандах вэ гэдэг ерөнхий хандлага байна. За батлан хамгаалах салбарт бол мэдээж яаж одоо энэ геополитикийн энэ эгцэгтэй цаг үед Монгол улс батлан хамгаалах салбараа хадгалах вэ гэдэг ийм ерөнхий зүйлүүдийг бол тусгасан байна. За жижиг намууд бол яг сүүний одоо саяны хэлсэнчлэн ерөнхий одоо цогц бодлого концепц гэж харахаас илүү Монгол улсыг одоо яаж авилгачтаас хамгаалах вэ? Улс төрийн тэнцвэрийг хэдхэн хадгалах вэ? Тэ? Одоо энэ 30 гэр бүл гал ингээд нэг төгөр цолсон шүү дээ, тэ? Авилгалтай хэрхэн дэмжих үү гэдэг ийм ерөнхий хийсвэр чиг хандлага байгаа юм болов уу? Ерөнхийдөө бол экстремист хандлагатай мөрийн хөтөлбөрүүд нэлээд харагдаж илээ. Экстремист хандлага гэж одоо тулгар үзэлтэн тэ хитрхи их оронч байх ч юм уу тиймэрхүү хандлагууд их байлаа. За ерөнхий ийм юм бол ажиглагдсан. За гэхдээ бас зарим хэлж болох зүйлүүдийг харахад энэ итгэхт болсон сонгуул, өмнөөс солонгост болсон сонгуул, за сая Европ парламентын сонгуулийг харахад одоо илүү одоо зүүн төвийн үзэл баримталтай намууд ялах хандлага ажиглагдаж байгаа. За тэр одоо улс төрийн хүчнүүдийн тавьсан одоо бодлого за яг одоо энэ манай бодлоготой хэрхэн нийцэж байгаа вэ гэдгийг бусад жижиг одоо нөгөө жижиг гэж хэлэхээс гадна нөгөө бусад намуудын мөрийн хөтөлбөрийг задлж ярихтаа илүү дэлгэрүүлээд ярья гэж одоо бодож байна. Одоо ингээд эрх баригч гэдгээс тий яг түрүүн үеийн хэлсэн нэг өмнөхөө үргэлжлүүлж ийн ингээд тэгсэн шүү дээ мөрийн хөтөлбөрүүд. Ер нь бүгдээрээ бол за голлох 3 нам гэх юм уу тий ан ман одоо шинэ яг үндэсний эвслийг л онцлоод байгаа юм л да бас. Энэ хүн энэ дөрөв байна.
За 20 онд ч юм 16 оны сонгуулийн үеэр ингээд 12 оны сонгуульд ирсэн намууд мөрийн хөтөлбөр гаргахдаа за өмнөх ирэх барьж ирсэн намын ажлыг шууд тасан зогсоогоод өөрөөсөө шинэ хөтөлбөр оруулж ирдэг байсан. А тэрийг бол энэ 24 оны сонгуул дээр намууд арай өөрөөр тий. Одоо шинэ одоо 20-оос 24 онд хэрэгжүүлсэн ажлуудыг цааш нь үргэлжлүүлэх тий. Одоо инновац. За шинэ ийм Монгол яг цааш нь улам сайн хөгжүүлэе гэдэг саналуудыг дөрвөл ялд тусгасан байлээ. Тэгээ энэ бол ингээд хараад хахад яг хоо өмнөх сонгуулиудаас нэг тавтал нь зүгээр шууд шинэ юм тасдаж дайрч оруулахгүйгээр энэ ажлуудаа ер нь бол яг аль нь ч гарцсан одоо болж байгаа ажлуудаа үргэлжлүүлэе гэдэг тийм нэгдмэл санаа бол ер нь харагдчихжээ. Намаас гэхгүй ардын намаас. За ардын нам бол яг мөрийн хөтөлбөр хитрхээ урт байлаа. Гэхдээ онцлог 28-ын заалт гэж гаргаж ирсэн. Тэр нь ч угаасаа амар байлаа уншихад. Тэгээд гол бодлого нь бол дандаа шин сэргэлтийн бодлогоо барьсан. За тэгээд ард түмнээ жоохон хөрөнгөжүүлье гэсэн талаас ажилласан байл. Одоо жишээ нь ингээд баялагтай эзэн Монгол гэдэг энэ хөтөлбөр нь за баялагын хараалаас баялагын эрөөл рүү гэдэг ийм өрөөтэй үндэсний сан байна, ирээдүйдээ өргөдөл байна. Тэтгэр тэтгэмжийг нэлээ тодтогч ярьсан байлээ. Тэтгэврийн нөөцтэй болый тэтгэврийн тогтолцоог одоо шинжилье. Энэ тэтгэврийн нөөцтэй болый гэхээр одоо уулын тэтгэврийн нөөц сан гэдэг чинь иргэдийн нийгмийн даатгалаар төлж байгаа мөнгө чинь ууланд яг тэтгэвртэй зориулагдаад хоримтлагдаад байж ах хэрэгтэй үстэй. Тэр хоримтлагдсан мөнгө одоо тэрийг бас яри тий. За яг хаа гарч ирж байна. Ардын намын дэвшүүлсэн бодлого харах юм бол ерөнхийдөө 3 юм байгаа. Нэг нь бол баялагтай эзэн Монгол гэдэг одоо сая бүрэн эрхийн хүрээндээ хамгийн сүүлийн хаврын чуулганы гол хэлэлцэх асуудал нь үндсэндээ үндэсний баялагын сан байсан. За энийг бол баталж чадсан. За энийгээ бол ярьж байна. Дараагийн зүйл гэх юм бол 20 минутын хот гэдэг концепц хотын дараагаар Сумья базрыг сэлгэж Нямбатараар тавьснаас хойш 20 минутын хот гэдэг концепцийг бүсчилсэн хөгжилтөөгөө уялдуулж танилцуулсан, энийгээ танилцуулсан. За дараагийнх бол мэдээж бүсчилсэн хөгжил. За бүсчилсэн хөгжил гэдэг нь одоо энэ бомтуудын сэргэлтийг түшиглээд хангаан бүс, төвийн бүс гэдэг ингээд нийтдээ бүсчилсэн хөгжлөөр хэрхэн хөгжих вэ гэдгийг ярьжсэн энэ гурван концепцийг нийлүүлээд ярьсан байгаа. За мэдээж одоо зүүн төвийн үзэл баримталтай намын хувьд тэтгэвэр тэтгэмж бол угаасаа гол асуудал байх нь тодорхой. Тэмч учраас тэтгэвэр тэтгэмжийг бол ярьсан. Дээрээс нь үндэсний орон сууцны хөтөлбөр гэдэг ийм гол зүйлүүдийг бол ярьсан. За сая ярьсан тэтгэвэр тэтгэмжийн тогтолцоог одоо сайжруулах тухай асуудлыг бол 2010 оноос эхэлж бол ярьж эхэлсэн. За гэхдээ тухайн үед одоо тэтгэврийн сангийн тухай хууль болон тэтгэврийн хуулийг сайжруулахад дагаад бусад одоо органик хууль шинжилгдэх шаардлагатай байсан учраас энэ шинжилэл хийгдэхгүй өнөө хүрсэн. За Монгол улсад одоо юу байдг вэ гэхэл эрүүл мэндийн даатгалын сан болон за нийгмийн даатгалын сан гэж байгаа. За бусад сангуудтайгаа нийлэх юм бол Монгол улсад үндсэндээ нэг 16-аас 17 төрлийн сан байгаа. За үүнээс тэтгэврийн сан болон эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан бол маш одоо өгөөж нь муу байсаар ирсэн. Үндсэндээ бол сүүлийн 10 жилийн хугацаанд алдагдал нь амар их болж эхэлсэн. Алдагдaltaй байгаа учраас нийгмийн даатгалын сангаас болон тэтгэвэр тэтгэмжийн сан, бусад сангаас тэтгэвэр тэтгэмжийг ингэж нэмэх боломж бүрдэхгүй байсаар ирсэн. За нэр бүхий улсын хурлын тухайн үеийн гишүүдийн хамаарал бүхий банкуудад эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын сангийн мөнгийг хөрөмтлүүлээд тухайн одоо ашигт үеийн коэффициент нь бага байжгаад дампуурал дээрээ турлсан. Энэ үүнээс шалтгаалаад эрүүл мэндийн даатгал болон тэтгэврийн санг ингэж одоо үр дүнтэй болох нөхцөлгүй байсаар ирсэн. За энэ бол үндсэндээ сүүлийн 8 жил 2 удаагийн сонгуульд нэр дэвссэн ардын намын мөрийн хөтөлбөрт байсаар ирсэн заалтууд. Гэхдээ одоо 8 жилд хэрэгжүүлээгүй гэж үзээд за улмаар одоо 2024 оны сонгуульд тэтгэвэр тэтгэмжийн тогтолцоог нэмэгдүүлэх тухай асуудлыг бол хөндөн одоо тусгаж ирсэн гэж бол хэлэхээр байна. За захин Монгол болон бусад хөтөлбөрүүдийг хөгжүүлнэ. За мөн шинэ хоршоо гэдэг олон нийтээс нэлээд шүүмжил дагуулдаг байгаа энэ хоршоог бас өргөжүүлнэ гэж ярьсан байна. За мөн бүсчилсэн хөгжил, за мөн одоо системийн авилгалч гэдэг, за бусад авилгалч гэдэг 5 иш ажиллагааг үргэлжлүүлнэ гэдэг энэ ерөнхий бодлогын концепцуудаа бол оруулж ирсэн байна лээ. За гэхдээ үүн дээр одоо яриад явах зүйлүүд байгаа. За жишээлбэл одоо энэ эрдэмтдийн бүтээл, оюуны өмч,
судалгаа, шин технологи нэвтрүүлэхийг тууштай дэмжинэ гэж зарласан байгаа. За гэхдээ үүн дээр нэг нюансыг хараарай. Энэ удаагийн улсын хурлын сонгуульд жагсаалтаар шинжилгээ ухааны академийн ерөнхийлөгч Иргэдэл гэдэг хүнийг нэр дэвшүүлсэн. Тий. Бас хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. За Макс Планкийн хүрээлэнд Монголыг төлөөлдөг нэг эрдэмтэн юу гэж хэлсэн бэ гэх юм бол энэ бол шинжилгээ ухааны академи үндсэн чиг үүргээс одоо ухрах одоо хамгийн том алхам байна гэж мэдгдсэн. За учир юу гэвэл олон улсын шинжилгээ ухааны академиуд юу гэж үздэг вэ? За ардчилсан чиг баримжаатай улс орнууд шинжилгээ ухааны академи нь эрх баригч намдаа бадар барьдаг вэ гэдгийг анхаарах нь зүйтэй байна. За Оросын холбооны улс бол өөр, Бүгд найрамдах Хятад улсын засаг захиргааны чиг баримжаа бол өөр. Мэдээж одоо төрийн мэдлэлд ингэж авч байж тэр явна. Гэхдээ Монгол улс ардчилсан чиг баримжаатай улс мөртлөө шинжилгээ ухааны академийн ерөнхийлөгч нь ардын намтайгаа хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байгаа нь өөрөө их тийм сонин үйлдэл юм л да. За тухайлбал Америк нэгдсэн улс, Япон, Өмнөд Солонгосын жишгийг харах юм бол тухайн одоо улсыг чирж байгаа. За тухайлбал одоо Сөүлийн хөрөнгийн бирж болон Токиогийн хөрөнгийн биржид нэгдүгээр сагсанд бүртгэлтэй компаниуд шинжилгээ ухааны академид хөрөнгө оруулж байгаа тэр хэмжээгээр нь улсаас одоо татварын татаас олгох байдлаар дэмждэг. За тэр ч утгаараа томоохон одоо Samsung тэргүүтэй компаниуд Өмнөд Солонгосын шинжилгээ ухааны академид хөрөнгө оруулаад идэг нь тэр. За Америк нэгдсэн улсын топ 100 аж ахуй нэгж нь бас мөн адил Америк нэгдсэн улсын үндэсний шинжилгээ ухааны академид хөрөнгө оруулдаг. Ингэж одоо төрөөс татаас олгох байдлаар шинжилгээ ухааны академийн хөрөнгө оруулалтыг нэмдэг. За өмнө нь би ч гэсэн иргэдэлгүйтэй уулзаж одоо шинжилгээ ухааны академийн талаар ярилцлага хийдэд хийж хахад төрөөс шинжилгээ ухааны академийг ингэж өөгжүүл дэмжихээс илүүтэй тухайн одоо хөгжлийг ширж яваа тухайн компаниудад одоо шинжилгээ ухааны академийг хөрөнгө оруулах замаар нь хөгжлийг нь одоо тийм хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага байна гэж ярьжсэн боловч за үндсэндээ одоо иргэдэлгүйг одоо жагсаалтад одоо үндсэндээ улсын хурлын гишүүн болгоод ингээд шинжилгээ ухааны академид санамж бичиг байгуулж чинь. За энэ нь одоо өөрөө энэ дангаар ноёрхлыг задлана гэж тодорхойлсон энэ зах зээлтийг өрсөлдөөн оюуны бүтээнлийн үнэлэмж за мөн төр хувийн хвшилтэд өрсөлдөхгүй гэдэг энтэй бол бас өөрөө бол зөрчилдөд байгаа юм болов. За нөгөөтэйгөр бас нэг зүйл нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаар ажиллаж исэн инх төвшин гэдэг хүн мөн жагсаалтаар дэвшиж байгаа. За гэхдээ одоо энэ одоо төр хувийн хвшлийн түншлэлтэй холбоотой зүйл заалтууд хэрэгжихгүй байна гэдэг үүднээс мөн өөрийнхөө үзэл баримтлалыг илэрхийлж исэн. За мөн Монголын одоо та бүхэн мэдэнтэй одоо үйлдвэрчдийн холбооны ерөнхийлөгч нь мөн адил жагсаалтаар дэвшсэн. За үндэсний үйлдвэрчний эвлэлийг ингэж тухайн аль нэг нам нь өөрийнхөө карманд хийдэг тогтолцоо. За миний мэдхийн одоо энэ парламентын чиг баримжаатай ардчилсан улс өрнүүлүүд бол байдаг. Үйлдвэрчний эвлэл гэдэг чинь одоо тухайн улсын ажиллах хүчний эрх ашиг төр засгаас хамгаалах үйлчлэгээ чиглэлээ байгуулах штэ. За гадаадд бас засгийн газартайгаа хамтраад ирсэн юмнууд бол байхгүй. Гэхдээ Америкчин ингээд Америкт ажиллах хүчний эрх зөрчигдлөө гэхэд үйлдвэрчний эвлэл босож ирж төр засгатаа алддаг штэ. Одоо тэгэхээр за манай засгийн газар ингээд за ерөнхийлөгч холбооны ерөнхийлөгчд нь за их хурлын гишүүнээс суудлаа амлаж агаад за эх 4 жил хамтран ажиллах самж бичиг байгуулчлаа гэдэг чинь ажиллах хүчийг эх 4 жилд ер нь бол за ер нь яаж дэрлэхсэн яах вэ гэсэн хандлага байна. Яг ийм энэ нюанс дээр хэлэхэд дангаар ноёрхлыг задлана гэж байгаа мөртлөө Монгол улсад одоо хөдөлмөрийн харилцааны асуудлыг хэлэлцэх за цалин тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх хэсэг асуудлыг хөдөлмөр нийгмийн зөвшөөрлийн улсын 3 талд хэлэлцээр гэж байдаг. Энэ нэг талдаа засгийн газрыг төлөөж хөдөлмөр нийгмийн хамгааллын яам. За мөн засгийн газар оролцсон. За нөгөө талд нь үйлдвэрчний эвлэл байгаа. Үйлдвэрчний эвлэл гэдэг нь одоо энэ намын жагсаалтанд ерөнхийлөгч нь орж байгаа энэ байгууллага. За нөгөөх нь ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо гэдэг энэ гурван энэ тулгуурыг оруулж ирж хөдөлмөр нийгмийн зөвшөөрлийн улсын 3 талт хэлэлцээр хэлэлцэж байж цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх үгүй юу гэдгийг шийддэг. Гэтэл одоо энэ хөдөлмөр нийгмийн зөвшөөрлийн 3 талт хэлэлцээрт энэ засгийн газрыг төлөөлөхөөс гадна үйлдвэрчний эвлэл нь өөрөө яахаа мэдэх болчихж байгаа. Тэгэхээр одоо нөгөө дангаар нөхрөлийг задлана гэж энэ сайхан 2024-өөс 28 он хүртэлх ардын намын энэ мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй юу гэдгээр өөрөө маш том асуултын тэмдэг болон анхаарлын тэмдэгний ард үлдчихэд байгаа юм. За энэ 28-аас гадна бүсчилсэн хөгжлийн бодлого бүс нутаг бүрт гэж. За ингээ хангай бүс говийн бүс ингээд
За энэ дунд нэг ийм сонин утоп зүйл байдаг. За өнгөрсөн жил бид нар бүсэлсэн хөгжлийг бол мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн зохис бодлого гэдгийг одоо боловсруулаа одоо бол хэрэгжихгүй л дээ. Тэрийг анх 2000 онд анх мянганы зорилтын санд бид нар одоо өргөдлөө өгж явах тэр үед боловсруулахдаа ярьж ирсэн. Хангаан бүсд мах боловсруулах нөө одоо тий юу гэдэг. Зүүн бүсэд энэ ингээд энэ бүсчилсэн хөгжил гэдэг зүйл өнөөдөр хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан нь аль бүс нь аль үйлдвэрээ барьж өгчих юм бэ гэдэг нэг юм асуудал байдаг байхгүй. За жишээлбэл одоо Филиппин гэдгийг л одоо яриа та. Филиппин бол Казахстан болон Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн паркийн хөгжлүүдээр одоо бүсчилж хөгжүүлсэн байна. Одоо жишээлбэл далайтай ойрхон бүс нутагт нь илүү загас агнуур болон илүү одоо тэр нөгөө далайн тээврийгээ хөгжүүлээд тухайн одоо юунд нь хөнгөн үйлдвэрийн хөгжлөө тэр бүсд нь. За бусад одоо хойд хэсэг нэгээд ихэд зөвхөн одоо экспорт импортын бүтээгдэхүүнээ хангах, за аж үйлдвэр болон хүнд үйлдвэрээ хөгжүүлэх гэдэг. Филиппин нийтдээ ингээд 5 бүс нутгаар хөгжүүлсэн байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд 5 жилээр энэ одоо бүс нутгуудаа хөгжүүлэе гэдэг зорилт тавьсны үндсэн дээр Филиппин одоо зүүн өмнөд Азийн бүс нутгуудаа аж үйлдвэр болон хөнгөн үйлдвэрийн гарцаараа тэргүүлж байгаа. Ийм улсын тоонд бол орж байгаа. За Өмнөд Солонгос улс бол яах вэ гэхээр Америк нэгдсэн улсын хөгжлийн үзэл баримтлал дээр нь тулгуурлаад өнгөрсөн 20 жилд үндсэндээ хөнгөн үйлдвэр, хүнд үйлдвэр, за хөдөө аж ахуй, за эдийн засгийн болон одоо технологийн хаб гэдгээр нь нийтдээ ингээд бүс нутгуудын задад хөгжүүлсэн байгаа байхгүй. Тэгэхээр манайх бол газар нутгийн чиг баримжаагаар нь хангаан бүс, говийн бүс, төвийн бүс, зүүн бүс, баруун бүс гэж ингэж хөгжүүлж байгаа зөвхөн газар зүүн баримжаагаар нь ингэж оруулаад ирэх нь нэг талдаа бас өрөөсгөл болж байгаа. Одоо жишээлбэл өмнө говь болон говийн бүс нутгуудад за илүүтэй одоо уул уурхаага хөгжүүлэе гэж одоо энэ хэд маань одоо бодож иж магадгүй. Гэхдээ бусад нутгуудад энэ одоо өмнө говьоос ирсэн энэ эдийн засгийн өгөөжийг хэрхэн одоо хамруулад за тэгээд дээрэс нь энэ хөнгөн үйлдвэр одоо энэ үйлдвэржилтээ одоо ярих юм бэ гэдэг ийм асуудал гарч ирнэ. За яг хуу энэ ерөнхий одоо энэ бүсчилсэн хөгжил гэдэг энэ зорилт нь өөрөө их гоё байгаа боловч бас нэг харуулжтай нэг зүйл байгаа. За гэхдээ энэ удаагийн одоо ардын намын энэ бүсчилсэн хөгжлийн бодлого дээр нэг зүйл байгаа нь 5 тойрог гэдэг ийм зүйл байгаа. Тухайн одоо хангаан бүс дээр ийм 5 тойрог нэмэх нь л дээ. Аймгийн төв болон за бусад одоо хөгжүүлж байгаа. За өмнө говь дээр ярихад говийн бүс дээр тулгуурлаад би бол зүгээр ингээд хар ухаанаараа задлж байгаа шүү. Тухайн говийн бүс дээр илүү хөгжиж болох бусад аймагуудын төвүүдийг холбоод ингээд 5 тойрог гэдэг юм өгчихнэ. За энэ 5 тойрог гэдэг нь одоо энэ ардын намын томьёоллоо шүү. Миний яриа томьёол биш үү. Одоо комментэр муулаад байгаа. Энэ одоо говийн бүс дээр энэ 5 тойргийг нэмээд ингээд бүс нийтдээ 5 тойрог үсгээд ингээд сайхан бүсчиж хөгжнөө гэдэг ийм зүйлийг ярьсан байна лээ. За бас бүс бүрд төрөлдсөн имлэг. За нөгөө ярьдаг байсан зүйлүүд. За мөн аж ахуйн нэгж албан татврын 5% болгоно болгох хэрэгцээ орчныг бүрдүүлнэ гэсэн байлаа. За энэ авилгын эсрэг 5 гишүүн ажиллагаа үргэлжилнэ гэдгийг бүр тэр нөгөө 28 дээр бүр сайхан тодорхой заасан байгаа. Гэхдээ энэ дээр бас нэг зүйл байх. Энэ дээр бид нар бас их нэлийн хэрсүү хандах хэрэгтэй. Энэ нь бол юу вэ гэвэл тэр нөгөө 28 тэр тодтогдсон заалтын 20 дээр нь авилгын дагнсан шүүх байгуулна гэж. Энэ бол Монгол шиг одоо тий нэгin системийн авилгалын загалмаас эцэг нөгөөх нь одоо баг энэ авилгалаараа дамжуулаад аллага үлдсэн гэдэг ингээд тодорхойлдог. За дээрэс нь 4 уулын дундаа ингээд шигсэн энэ Монгол улсад авилгын дагнсан шүүх нэг талтаа хэрэггүй юм байна. Яг гоо гэхээр одоо ингээд улс төрийн одоо энэ шүүх засаглал одоо шүүх гэдэг энэ зүйл улс төрийн өнгөөр цэнхэр юм уу улаан ягаан болсон үед илүү нөгөө улс төрийн өшөө авах хэрэгсэл болохгүй гэдэг айдас байдаг. За авилгын шүүх одоо машин угаах ажиллагаа гэдэг Бразилд одоо хэрэгжсэн энэ зүйл яадаг вэ гэхээр дийлмаа өрөөсөв засгийн эхэнд гарахаараа бусад одоо өмнөх хүмүүсийг шоронд хийдэг. Ингээд машин угаах ажиллагаа гэдэг ингээд явцсан. Ингээд улс төрийн өнгөн дээр аль нэг нам нь гарч ирэхлээс шалтгаалаад тухайн авилгалын одоо нөгөө шон төлгөх зүйлүүд болчтой учраас энэ дээр нийт одоо их болгоомжтой хандах хэрэгтэй юм шиг. Тэгвэл одоо оюутны тодорхойлсноор системийн авилгыг одоо үүсгэсэг одоо элбэг дөржинлийнхэн хэрвээ ирэх нь гарчвал элбэг дөржинх авилгын шүүхээр орсон ч гэсэн зүгээр гараад ирнэ гэсэн үг. Тийм шүү дээ. Одоо жишээлбэл аюул үз.
юуг нь угсарлаа. Одоо жишээлбэл одоо тэр энэ угсарсан юм чинь гээд одоо энэ 8 жилийн түүхэнд нэг улаан тоосоо гадаад нэг шүүх босгоё л доо. Тэгвэл яах вэ гэхээр одоо ерөөсөө хин нэгэнд үзэл бодол чиг баримжаагаараа таалагдахгүй байгаа хүмүүсийг бүгднгийн те улс төрийн тал таарахгүй хүмүүсийг бүгднгийн одоо энэ шүүхээр дамжуулаад явна гэдэг бол өөрөөсөө л ойлголттой Монгол улс шиг одоо ийм улсад заавал дагнсан шүүх байгуулахгүйгээр нийт шүүхийнхээ хууль дээр авилгын одоо зүйл заалтаа чангатгаал хариуцлага тооцох системээ тодруулаад хуулинд тодруулаад өгчвөл заавал ийм тусдаа шүүх байгуулах шаардлагагүй байгаамаар тий. Одоо мөрийн хөтөлбөрийн 4-4-1 дээр заасан байгаа. Тэгэхээр одоо энэ эх 4 жилд дахин шүүхээс гадна авилгын шүүх байгуулах гэдэг өөрөө бас өрөөсгөл юм. Энийг одоо мөхс одоо бий биш. Одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг нээлттэй нийгэм хүрээлэн болон Amnesty International за мөн хүний эрхийн үндэсний комисс дагнсан шүүх байгуулахаас илүүтэй авилгын эсрэг хуулиа чангатгаад за бусад одоо шүүхийн тухай хуулиуд дээр энийг тусгахчих юм бол илүү үр дүнтэй болно гэж ингээ сануулад байсан шүү. Тэгээ ер нь бол нэгдсэн шүүх тогтолцоо байж хахад дахиад авилгын ингэж тусдаа гаргах гэдэг чинь нэг аппарат чи улам данхар болоод байна. Тий. Тэгээ данх биш шүү. Данхар. Тий, данхар шүү. Би. За шинэ оршин хөдөлгөөн. За шинэ оршин хөдөлгөөн угаасаа яг одоо ч гэсэн хоршоо нийгэмлэг гэж угаасаа одоо л байдаг штэ. Аймгийн төв сумд баг хороодод хүртэл үйл ажиллагаа явуулдаг. А тэгвэл тэдний хоршооллыг байгаа ч гэсэн бодиттой үр дүнд хүрдэг юм л да. Яг бодит байдлаар бол яг хоршоо байгууллаа нэг за нэг сумын төв за нэг кафе за нэг дэлгүүр ажиллаулдаг ч юм уу те. За эсвэл нэг малчин ч юм уу энэ нэг ийм 3 хүн нийлээд нэг хоршоо байгуулад тэгээ бизнес нь бол өргөжчихгүй байгаа мөртлөө одоо байгаа тэр хоршооны систем яаж явж байгаа нөхөр зүгээр ингээл за орон нутгийн зээлийн сангаас ч юм уу зээл авах зорилттой яваад байгаа байхгүй. Одоо энийг шинжилнэ гэдэг нь тэрийг бойлуулад бизнесийн үйл ажиллагааны илүү өргөжүүлэхэд чиглэх юм болов уу гэсэн. Тийм яг хөө шинэ тавьсан юм шиг байна. Шинэ оршин хөдөлгөөн яг одоогоороо байхаараа их утоп юм шиг харагдаж байна. Яг тэгвэл бид нар чинь нөгөө социализм байгуулад нэгдэлч хөдөлгөөн байгуулад нэгдэл гэдэг чинь юу вэ гэдэг нэг асуудал гарч ирсэн шүү дээ. Тэгээд түүнийг нь одоо нэр бүхий нэг кинон дээр засаг заяа хоёртой найд гэдэг чинь үндсэндээ бол тий энэ нэгдэлч хөдөлгөөн болон одоо босод хөдөлгөөн багхгүй. За шинэ оршин хөдөлгөөн яагаад одоогоороо энэ хүмүүс дээр ингэж ийм утоп сонсогдоод байна уу гэхээр мэдээж бэлчээрийн дац гэдэг юм байна. Монгол улсын бэлчээрийн дац нэгдсэн үндэсний байгууллагын тогтоогдсноор 70% нь бэлчээрийн дөрөөлөлд өртсөн гэж. Тэгээ сүүлд одоо бид нэр ямар бодлого баримталсан бэ гэхээр нөгөө ямаа самнаад ноос гэдэг чинь өөрөө цагаан алт юм байна гэдэг ингээд ямаануудаа сайхан тоо толгойг нэмээд байснаас биш бэлчээрийн дац гэдэг чинь юу вэ? Тухайн бэлчээр дээр ургаж байгаа соргог өвс ногоо 10 20 50 60 жилийн дараа дараагийн одоо малчтад өвлөгдөхгүй гэдэг дээр бид нар бол анхаараагүй юм байна л та. Тэгээд 2015 онд анх энэ тухай асуудал хөндөөд за тухайн үед миний санаж байгаагаар нэгдсэн үндэсний байгууллага болон бусад олон улсын байгууллагын оролцоо дээрээс нь хөдөө аж ахуйн яам тухайн үеийн хөдөө аж ахуйн яам хамтраад нэг юм сургалт зохион байгуулж ирсэн. За түүн дээр ярихад бол угаасаа 60% нь бэлчээрийн дөрөлтөлд өртсөн гэдэг ийм зүйлийг ярьж ирсэн. Бэлчээрийн сэтгэлд хийхгүй ээжэж яаж шинэ оршин хөдөлгөөн өрнөх вэ гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. За нөгөөх нь одоо Говь Сүмбэр аймаг болон Дундгов аймгийн одоо тий оршоолох хөдөлгөөн гэдэг чинь өөр юм болчих шүү дээ. Тэр чинь бэлчээрийн дац шал ондоо бол. За зүүн бүс болон Хангаан бүс, Говийн бүсийн энэ бүсүүдэд оршоолох хөдөлгөөн хэрхэн өрнөх вэ гэдэг нь өөрөө асуудал болчихно. За нэгдүгээрт энэ оршоолох хөдөлгөөнийг ярьж байгаа бол бид нар мэдээж зөвлөлтөд тэмцэх, байгалийн дөрөлтөд тэмцэх энэ олон асуудлуудыг бол хүндэн ярилцсан. За тэгвэл энэ одоо мөрийн хөтөлбөр дээр энэ 146 хуудас мөрийн хөтөлбөр дээр бол зөвлөлтөд тэмцэх тухайн асуудлыг бол хүндэн ярьсан байгаа. Гэхдээ бол лоцингийн шин чанартай байсан гэдгийг анхаарах зүйтэй байх. За дараагийн зүйл 20 минутад хэрэгцээ зүүн бүрэн гэдэг. Одоо чи нэг хэрэгжүүлэх гээд тий 20 минут хууль нь батлагдсан. Эх оны 6 сарын 5-1-ээс эхэлж хэрэгжих гээд байгаа. За одоо бол бас зүйл байгаамаа. Энэ одоо хот тосготын эрхтэн байдлын тухай болон засаг захиргаа удирдлагын нэгжийн тухай бол одоо сая одоо хаврын чуулганы сүүл дээр одоо хотголдог чуулган дээр бөөндөж баталсан зүйлүүдийн одоо нэг нь бол энэ юм. А гэхдээ бол тодорхойгүй зүйл бол олон байгаа. За ухаалаг ийм Монголиа системийг бол нэвтрүүлнэ гэж байгаа. Бага сургуулийн зохицолбор байгуулна гэж байгаа. За 20 минутын зай гэдэг нь бол энэ тойруу
те их тойроо баг тойроо болон бусад зүйлүүдээс гадна энэ одоо 9 дүүрэг 213 хорог хүн амын зохистой хэлбэртэй байчна гэдэг. За ингээд та бүхэн сая санаж байгаа бол хаврын чуулган дөнгөж эхэлж хахад нийтдээ те 14 хот. За тухай одоо юу гэлээ одоо ингээд нийтдээ ингээд хуваарлсан олон зүйлүүд байгаа. Ингэж одоо засаг захиргааг задлж байж за нөгөөтэйгүр Улаанбаатар хотод эрх зүйн статусыг нь олгож байж цаашдаа одоо энэ 20 минутын хот. За цаашлаад энэ 20 минутын хотоос гадна за бусад дүүргүүдэд иргэд 20 минутад бүх ажлаа хамжуулдаг энэ тогтолцоог бүрдүүлье гэж томьёолсон. Энэ томьёоллыг ерөнхийдөө энэ мөрийн хөтөлбөр дээр тусгаж ийн лээ. За оюун эрдэнэ ерөнхий сайдын одоо энэ ардын намын гаргын тодорхойлсон зүйл юу вэ гэхээр одоо энэ баг тойруу дээр за их тойруу дээр эрх мэдлийн ачаалал өндөрсөд байна. Тийм учраас энэ эрх мэдлийн ачаалал энэ зүйл дээр шигээд байгаа учраас эрх мэдлийг задлаа гэдэг ерөнхий концепцийг боловсруулсан нь за энэ мөрийн хөтөлбөрийн гол онцлог байсныг хэлэх хэрэгтэй баг. За дараагийнх нь цалинтай бол байртай. Орон сууцны асуудал байна гэж байгаа. За энэ үгс мэдээж өмнөх сонгуулиуч гэсэн нандаа төрийн албан хаагчд гэж хамгийн түрүүнд онцолж орж ирдэг штэ мөрийн хөтөлбөрүүдэд. Яг тэр хэврээд орж ирсэн байлээ. За яг нэг ялгаа нь гэх юм бол зээлийн шаардлага хангах гэхээсээ илүү цалинтанд тохирсон ипотекийн зээл гаргаж өгнө гэдэг. Тэр арай жоохон өөр тэргүүрээ л ялгаатай. Тэрнээс яг ерөнхий зарчим нь бол яг өмнө өгчээсэн. Гэхдээ яг миний хувьд бол нэг хэрэгжлийн хувьд бол нэг 40-50% тал яваа болов тий. Тэрийг улам сайжруулахыг за энэ шат гарсан юм шиг байна. Энэ мөрийн хөтөлбөр дээр тусгасан нэгийн тавд нь миний ажилтан орон сууцтай гэдэг энэ бол бас их сонин тавичканд ойлгомоор зүйл байна. Миний гэдэг нь яг энийг юм бэ гэж. Ардын намын дарга оюун эрдний хүн болж тарах гэдэг байна байхгүй. Тэгээ миний ажилтан орон сууцтай гэдэг хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчид болон ажилтнаа орон сууц худалдан авахд дэмжлэг үзүүлсэн хувийн хэвшлэгийн аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөх төлөлт үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ гэдэг ийм зүйлийг өрж төрийн албан хаагчид болон аж ахуйн нэгжид. За тэгэхээр одоо энэ дээр одоо нэг зүйлийг анхаарах зүйтэй байна. Монгол улсад одоо засгийн эрхийн тэм байхаагаас шалтгаалаад нийгмийн эдийн засгийн орчин ерөнхийдөө бүрдэнэ. Тэгэхээр одоо энэ нөгөө миний ажилтан орон сууцтай гэдэг бол бас анхаарч харуулжтай. Яг хуу томьёолсон томьёол нь өөрөө их гоё юм л да тий. Аж ахуйн тий хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд одоо хөнгөлөлт үзүүлнэ тий одоо эрх зүйн орчин бүрдүүлнэ гэж. Тэгэхээр эрх зүйн орчин бүрдүүлэхийн тулд мэдээж энэ 4 жилээс одоо 2 жил нь явах байх. Тэгээд одоо яг 2028 оны бүгсэнтэй дахиад нэг юм батлаад ингээд яваад ирэх юм нөхцөл бүрдээ. Энэ намууд мөрийн хөтөлбөрт одоо энэ хөнгөлөлт үзүүлнэ гэдэг за энийг нам дээр нь ярьчих ш. За одоо энэ ардын нам дээр яриад ингээд төгсгөлт нь хоёлаа сайхан мазан штэ тий. За дараах нь шин сэргэлтийн бодлого өсөлтөөс өсөлтөд өгөөжөөс өгөөжөд гэж. За энэ бодлогыг нь тодорхойлсон ерөнхий үг нь бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ 2 дахин өсгөх. 2 дахин нэмсэн гэсэн. Тий. Одоо энэ 2 дахин гэдэг чинь одоо нэг $10,000 хүрэх нь байна. $5,000 гэж ерөнхийдөө бол тодорхойлоод байгаа. Тэгэхдээ энэ бол нэг хүнд ногдох дотоодын нэг бүтээгдэхүүн гэдэг нь одоо энэ манай энэ их орончтын тий нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүн $5,000 юм байна. $5,000 авъя гэдэг ийм юм бол биш. Энэ тухайн одоо эдийн засгийн багтаамж болон тухайн жилд үйлдвэрлэгдсэн нийт одоо тий экспорт импортын үзүүлэлтийг нь шилжүүлэх замаар эдийн засгийн ухаан тооцож ойлгодгийг дотоод. Ерөнхийдөө улсын эдийн засгийн чадамжийг 2 дахин нэмэгдүүлнэ гэсэн ойлголт байхгүй юу? Тэрнээс биш ардын нам $10,000 хүмүүхэнд маа гэдэг өгнө гэсэн үг л биш шүү гэж. За дараагийн бодлого нь болохоор Go Mongolia аялал жуулч чиглэсэн энэ бодлого байна. За зорилтод жуулчдын тоог 2 саяд хүргэнэ. За манайх чинь урд нь бол дунджаар жилд нэг 350,000 орчим жуулч өглөөж авдаг. Манайх бол сая хүрэхгүй байгаа. Тий. За өнгөрсөн жил бол за Солонгосын иргэд визгүй болсонтой холбоотойгоор ер нь 700,000-д хүрсэн. Нэг жилийн дотор. А тэрийг улам ахиулж 2 сая гэдэг чинь баг 3 дахин нэмэх энэ зорилго тавьчаад байгаа. А тэгээд за Go Mongolia татвар чинь нөгөө соёлын үйлдвэрлэл ч юм уу те аялал жуулч зориулсан гар урлагийн бүтээгдэхүүнийг сайжруулах за тэгээ гадаад руу гарах зорилготой за сошиал инфлюенсер гэдэг ч юм уу те тэрийг дэмжиж Монгол орныг сурталчилж болох бүхэл үйл ажиллагааг дэмжинэ гэсэн юм цогц бодлого юм билээ л те. Тэгээд би нэг зүйлийг гайхаад байгаа нь ягаад Go Mongolia гэдгийг шин сэргэлтийн бодлоготой уялдуулсан бэ гэдэг дээр бас гайхаад байгаа. Миний бас ухаанч хүрэхгүй байж магадгүй. Ягаад гэх юм бол эн чинь өөрөө энэ өсөлтөөс өгөөж
өсөлтөөс өсөлт өгөөжөөс өгөөж гэж байгаа бол мэдээж энэ аж үйлдвэр болон хөнгөн үйлдвэрээ хэрхэн үйл уялдаатай хөгжүүлээд тэрийг нь бүсчилсэн хөгжлийн бодлоготойгоо хэрхэн уялдуулах вэ? За үндсэндээ бол шин сэргэлтийн бодлого тэр шүү дээ. Яг энэ шин сэргэлтийн бодлого дээр аялал жуулчлалын сэргэлт гэдэг нэг зүйлийг зоосон. Гэхдээ миний бодож байгаагаар бол аялал жуулчлал гэдэг зүйлийг зөвхөн шин сэргэлтийн бодлого гэхээс илүү зөвхөн одоо аль нэг зүйлээс илүү аялал жуулчлал гэдгээ бид нар тусдаа гаргах юмар юм шүү. Тэгээ мэдээж одоо энэ бүсчилсэн хөгжилтэйг уялдуулаад тухайн одоо говийн бүсийн брэнд нь юу юм, хангаан бүсийн брэнд нь, тэгээ төвийн брэнд нь юу юм. Тэгээ манайх одоо ер нь ингээд түүхэн аялал жуулчлалаас гадна улиралдаа таарсан тий аялал жуулчлалын бодлого баримтлахгүй юу гэдгийг тодорхойлох хэрэгтэй юм шиг байна л да тий. Зуны аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлал, дээрээс нь одоо түүхэн аялал жуулчлал. За Монгол улсад одоо тэр бол яг TripAdvisor дээр байгаа нэг юм тийм влог байдаг шүү дээ. Тэрэн дээр тийм портал байгаа. Тэр портал дээр байж байгаа нийт одоо сэтгэлдлүүд нь юу вэ гэхээр Монгол улс экстрим аялал жуулчлалын орон юм аа гэх. Тэр нь одоо 3 зүйл дээр байгаа. Нэг нь бол Монгол улсад дэд бүтц өгчөөг. Тэр нь өөрөө экстрим болчихсон. За хоёр дахь нь одоо бусад одоо улс орнуудаас нөгөө авиа компанийн нислэг цөөхөн байгаа учраас нислэгийн тийз өндөр байдаг учраас мэдээж ийм их мөнгө зарцуулаад дэд бүтц өгчөөг газар аялна гэдэг нь өөр экстрим. Тэгээд Монгол улсад ирж байгаа аялал жуулчдын ихэнх нь бол баран бүс рүү явдаг. Тэ Алтай 5 бод. Тэ одоо энэ баран бүс рүүгээ л яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ аялал жуулчлалын энэ тогтолцоог яаж ингэж Монголд ирж байгаа одоо энэ 2 сая аялал жуулчдыг одоо яаж одоо тэ энэ жуулчдын тоог яаж нэмэгдүүлэх вэ гэдгээ л тодорхой болгомоор байна. Тий. Яг аялал жуулчлал би буруу санаагүй бол ардын нам 2016 оны сонгуул 2020 оны сонгуульд арай өөр нэртэйгээр яг энийг бол ярьж ирсэн. Тэгээ өнөөдөр ямар байна те. Ер нь яг аялал жуулчлал нэмж хэлэхэд экстрим аялаас гадна за экстрим аял дотроос гэх юм уу өвлийн аялал жуулчлалыг маах гаднах их сонирхтой юм байлээ. Тий. Одоо ингээд за гадны аялал жуулчлалын компаниуд, дотоодын аялал жуулчлалын компаниуд ирж байгаа хөгсөлт тий. Олон жилийн ингээд үйл ажиллагаанаас хараад байхад дандаа өвлийн аялал жуулчлалыг сонирхт хүмүүс байдаг боловч яг хүн амьдаа хайртай учраас тэр өвлийн аялал жуулчлал аюулгүй гэдэг баталгааг нь яг гаргаж ирж чаддгүй юм шиг байгаа манайхаа. Тэр нь одоо хөдөө хээр явж байгаа тайгад нэг жуулчин ямар нэгэн онцгой байдалд орлоо гэхэд очиж аврах ч юм уу тиймэрхүү боломж айгүй хомс байдаг л гэж хэлээ. За тэгээд үүн дээр бол шин сэргэлтийн бодлогоо бол үргэлжлүүлнэ гэдгийг ярьж байгаа. Тэгээ эдийн засгийн өсөлтөд 7-8% тогтмол хадгалж гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэн арилжааны зээлийн дундаж хөвөний өсөлтийг нэг оронтой тоонд барих бодлого баримтлана гэдэг. За энэ одоо ерөнхийдөө бол инфляцийг бууруулж тогтвортой байлгах гэсэн үг үстэй товчоор бол. Тэгвэл бол нэг оронтой тоонд барих боломж хүнд. Үүнийг одоо бас бич бас хэлээд байгаа биш юм. Энэ үүнийг одоо хэн хэлж байгаа гэхээр олон улсын санхүүгийн байгууллагын 4 том байгууллага Европын зэргийн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, олон улсын валютын сан гэсэн энэ 4 байгууллага Монгол улсад урт хугацааны эрсдэл байна. Энэ юу вэ гэвэл төсвийн тэлэх бодлого байна. Төсвийн тэлэх бодлого нь өөрөө энэ Монгол улсын инфляцийг нэмэгдүүлэх гол асуудал болж гинэ гэдэг үндсэн одоо гол зүйлийг бол барьж байгаа. Яг нэг оронтой тоонд барих бол яг барьж болно барихгүй ч болно. За гэхдээ үүн дээр нэг 2 том асуудал байгаа. За нэг нь бүгд найрамдах хятад улсын эдийн засгийн удаашрал. За бүгд найрамдах хятад улсын эдийн засгийн удаашрал нь өөрөө Аз твийн эдийн засгийн өсөлтөнд болон бусад зүйлсүүдэд нөлөөлнө гэдэг ийм үндсэн одоо зүйлийг бол баримталж байгаа. Одоо олон улсын банк санхүүгийн байгууллагууд тэгж дүгнэж байна. За дараагийнх нь юу вэ гэвэл Монгол улс өөрөө энэ төсвийн тэлэх бодлогоо хумаад төсвийн сахилах батыг одоо хангуулахгүйгээр Монгол улсын эдийн засгийн хөгжил болон инфляцийг нэг оронтой тоонд барих энэ асуудал шийдэгдэнэ гэдэг. Монгол улс түүхэндээ 2024 онд маш том зарлагтай төсөв болов баталсан шүү дээ. Энэ баталсан төсвийн хүрээнд нь бид нэр сая сонгуулийн өмнө Эрдэнэс 5-7 ногдлол шиг тарааж байгаа, залин тэтгэврийг нэмж байгаа, малчтад олгож байгаа энэ шинэ оршин хөдөлгөөний 5 их найдын энэ хөтөлбөрт багтааж энэ зээл олгоод байгаа. Энэ гол зүйл нь өөрөө Монгол улсын эдийн засгийн дунд болон урт хугацааны хөгжилд ус их сөргөөр нөлөөлөх хандлагатай маа гэдгийг Орос эмчнэр бол тэгж бол онцлоод байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ нэг оронтой тоонд барих. За дотоодын арилжааны зээлийн дундаж хүүг
барина гэдэг чинь өөрөө маш том асуудал шүү дээ. 2016 онд анх энэ асуудал яригдчих эхлээд тухайн үед банкны холбоо болон бусад зүйл энэ Монгол улсад энэ хэрэгжихгүй юм а гэдэг энэ зүйлийг хилжээж энэ бол зогсож байсан. Гэтэ наад чи юутай холбоотой байж болох? Одоо энэ мөрийн хөтөлбөр дээр төр хувийн хэвшилтэд өрсөлдөөнгүй болгоно гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр чи одоо төр нь одоо хувийн хэвшилтэд цуг зэрэгц бизнес хийхгүй ч юм уу те гэсэн л ойлголт байх л да. Би тэгж ойлгоод байгаа. За яг хуу манайх айгүй сонир шүү дээ. Манайх энэ төр хувийн хвшлийн түншлэл гэдгийг олон жил бол ярьсан. Гэхдээ манайх энийг гурван үндсэн зүйлээс ойлгож байгаа. Нэг нь болохоор бизнесийнхнийг өрөнгуутлаа намдаа гишүүнээр хэлсүүлээд мөнгөний саагаа сайхан дэвшчих гэж нэг ойлгосон юм шиг. Нөгөөх нь бол бизнесийн бүлэглэл нь улсын хурлд ороод өөрсдийнхөө тоглоомын дүрмийг тогтоогоод ингээ явъя те. Одоо нөгөө монополийн эсрэг хууль мөлч яг хэрэгжихгүй байгаа гэдэг чинь. За нөгөөх нь бүр зүйл нь юу вэ гэвэл нөгөө бизнесийн төлөөллөөс гадна бизнесийн төлөөллийг төр аваад үндсэндээ бизнесийн тоглоомоор нь төр тоглолцъё гэж ингэж төр хувийн хвшлийн түншлэл гэдгийг ер нь манайхаа ингэж ойлгоод эхэлсэн бохгүй 2000 оноос. Яхаа одоо ингээ манайх ингээ төр нь хувийн хвшилтэйгээ үзэлцэхгүй нэ тэр. За Монголын эдийн засгийн багтаамж чинь өөрөө юу вэ гэдэг чинь те 70% нь өөрөө уул уухаас хамаарч байна. За одоо бол 80% болсон. Экспорт импорт нь тэр жигтэй ядтаас хамаатай. За энэ одоо манай нөгөө Монгол яланчуудын маш том дург хүслийг бол төрүүлэх нь гарцаагүй бах. Тэгээд ийм байгаа нөхцөлд хизээч төрн хувийн хвшилтэйгээ түншлэх энэ бодлоо. Энэ бол яг гадаадад нөгөө вакуумжаад сургууль төгсөж хурж ирсэн хүмүүс гаднын одоо нөгөө нэг даацтайгаа жишиж үзээд Монгол улсыг үзээд байгаа байхгүй. Монгол улс өөрөө ямар ч боломжгүй. Нөгөө 7 уулын цаана уршдаг нөгөө доглон ганц ямаатай өгшин гэдэг шиг л байхгүй. Тэгэхээр яавал бид нэр одоо яг энэ төр хувийн хвшлийн түншлэл гэдгийг тэ төрд одоо стратегийн шин чанартай голлох зүйлүүдээ аваад тэр нь хувийн хвшилтэйгээ зодтолдохгүй байх л гэдэг нэг юм зүйл байгаа. Тэгээд төр хувийн хвшлийн түншлэл гэдгийг манайхан бас аюу утгапор ойлгодог. Нэг талдаа төр нь бол байж явах хэрэгтэй. Гэхдээ энэ дээр төрийн өмчийн одоо тухайн компаниуд нь худалдан авалт дотоодоос авч болох зүйлүүдээ илүү одоо дотоодын компаниудаас авч ивэл энэ одоо нөгөө төр хувийн хвшлийн түншлэл гэдэг жил болох байна. Тэрнээс одоо Эрдэнэс Монгол нь томоохон компаниудаа өрсөлдөд байгаа тийм байхгүй шүү дээ. Гэхдээ яг тэр жижиг мөрийн хөтөлбөр дотор тийм үг байсан юм л да. Төр хувийн хвшлийн өрсөлдөөнийг байхгүй болгоно ч гэлээ. Тэгээд бас тэрнээс гадна бас давхар нэг бас ийм санаа яваад байгаа шүү дээ. Төрийн бизнесдээ оролцоог багасгах нэг байхгүй болно. За энэ бол бас зүйтэй. Энэ одоо сая болохоор шал өөр концепц юм шүү дээ. За төрийн өмчийн оролцоотой болон төрийн өмчтөд компаниудын алдагдал амар их байгаа гэдгийг бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд бол ярьсан. За 2023 онд болсон эдийн засгийн нэг уулзалт болсон юм а. Тэр нь одоо төрийн өмчийн компаниудын засаглалыг хэрхэн сайжруулах вэ гэдэг. За төрийн өмчийн компаниудын одоо энэ алдагдал нэмэгдэж байгаа нь өөрөө одоо засаглал буруу байгаагаас хамаарч байна гэдэг ийм зүйлийг ярьдаг. За дээрэс нь Эрдэнэс Монгол гэдэг энэ корпорацид байгаа 13 энэ нэгдэл чинь өөрөө эдийн засгийн алдагдал хүлээж байгаа ийм маш том эрсдэл хүчин зүйл болж байгаа. Тийм учраас засаглалыг хэрхэн сайжруулах вэ? Зөвхөн одоо тэр төрийг дагсан, нам дагсан хүмүүсээр энэ компаниудыг өдөрдүүлэх үгүй юу гэдэг ийм асуудал гарч ирж байгаа. Нэг ийм дүгнэлт байдаг. Төрийн өмчит компанид орж байгаа нэг төгрөг тутмын 67 төгрөг нь алдагдал болдог. Тэгэхээр энэ бол амар үзүүлэлт. Тийм ч учраас одоо засаглалыг хэрхэн сайжруулах вэ гэдгийг одоо хувийн хвшлийнхэн бас одоо хэлж байгаа нь өөрөө бол нэгийг хэлээд байгаа. За дараагийнх нь Баялагтай эзэн Монгол. Тий, Баялагтай эзэн Монгол. Баялагтай эзэн Монгол бол би буруу санааг бол 2016 оны сонгуульд дээр байсан. Тий. Яг ихэнх хүмүүс энэ баялагын сан гэдгийг ер нь бол халамжлал гэж хараад байгаа юм шиг л байлээ л тий. Зүгээр л мөнгө тараах гэдэг гэдгийг юу тий. Хүүхдийн мөнгө шиг юм өгчлөө. Батлагдсан хуулийг нь харахаар бас тэгэж харах олон зүйл байна. Яг тэгвэл одоо төр өөр дээрээ аваад л тий. Уг нь бол Норвегийн баялагын сан бол дэлхийн хамгийн их өгөөжтэй сан. Норвегийн баялагын сан яадаг вэ гэхээр баялагын сангийн өгөөжийг өөрөө хувьцаа болгоод гаргацдаг. Хувьцаа одоо тэр нь яадаг вэ гэхээр одоо баялагын санд хоримтлуулсан мөнгөнд дүнгээ одоо хувьцааны нэгдүгээр сагсанд байгаа те Норвегийн тэр Осло дээр төвтэй энэ зүйлийг олон улсын банк санхүүгийн байгууллагууд одоо олон улсын зах зээл дээр гаргацдаг байхгүй. Өгөөжийг нь. Тэгтэл манай дээр энэ өгөөжийг одоо
халамжлан хүмүүжүүлэгч нь хуваагаад цацаал нэг шууд данс үүсгээл тэр дансанд нь тогтмол мөнгө хийж байгаа бас сонирхолтой. Хүний хөгжлийн тэ мөнгө гээл 21 мянгыг тараадаг шиг. Энэний засаглалыг сайжруулахгүй бол үндэсний баялагын сан бол бараг балгийн сан болж өөрөх ийм чиглэл рүү хүрсэн гэдгийг за бас би биш эдийн засагчид одоо олон зүйл уншиж судалсан хүмүүс бол хэлээд байгаа. За үндэсний баялагын сан дээр бол манайхан зөвхөн одоо энэ бол ардын намын автор гэж харахаас илүү бүх зүйлийн автор гэж харж энд бас анхаарал тавих ёстой юм шиг байна. Тэгэхгүй бол бид нар энэ үндэсний баялагын сан өөрөө дахиад хоёр сан үүсгээд тэр хоёр сангаараа дамжуулж үндэсний баялагын сан бид нар бүгдээрээ нэг юм нэрийн данстай болоод мөнгө төгрөг тараана гэдэг бол өөрөө бас утгагүй зүйл юм гэдгийг бол санах хэрэгтэй. За үндэсний баялагын сангаас гадна одоо яг энэ мөрийн хөтөлбөр дээр бол ирээдүйн үедээ хоримтлал үүсгэнэ гэж ирээдүйн өв санг бол хэлсэн байгаа. Гэхдээ бас энийг бас ярих нь тий цаашаа дэлгэрүүлж яриулж ихчлэм ярил л да. Гэхдээ за ирээдүйн өв сан гэж байгуулчаад одоо энэ тэтгэврийн сан хоосорчлоо гэдэг байгаа шиг ийм зовлон дахиад тоочоо сууж магадлал өндөр болчиход байгаа. За яг хөө энийг 16 онд засагласнаас хойш нийгмийн даатгалын тогтолцооны шинжилгээг үргэлжлүүлж гэдэг яг энэ өгүүлбэрээр ер нь бол байгаа. За тэгээ үүн дээр одоо бас нэг тодорхойлсон юм байгаа. Одоо нэг кинод үргэлжлэл бий гэдэг шиг. Үргэлжлэл бийгээд галзуу хурд 10 хүртлээ явдаг гэдэг шиг. Нийгмийн даатгалын тогтолцооны ижүүрийн шинжилгээл үргэлжлэл бийгээ 3 цаг тавьсан байгаа. Тэгэхээр одоо нөгөө галзуу хурд 20 хэд хүртлээ үргэлжлэхийн гинлээ гэдэг шиг энэ нийгмийн даатгалын тогтолцооны ижүүрийн шинжилэл дахиад үргэлжлэл бийгээд дараагийн сонгуульд ороод ирэхийг үүсэхгүй л байна. Нийгмийн даатгалын санг бид нар үндэсний баялагын санг ярихаас өмнө одоо байгаа сангуудаа хэрхэн зүү зохистой ашиглах уу гэдгийг яриаг байхгүй. Нийгмийн даатгалын сан байгаа, тэтгэврийн сан байгаа, эрүүл мэндийн даатгалын сан, дээрээс нь одоо энэ жижиг дунд үйлдвэрийн сан одоо баахан сангуудаа бид нэр сангийн зохис тарилцааг нь хангаагүй байж яаж үндэсний том баялагын санг ярих вэ гэдэг чинь өөрөө том асуудал байхгүй. Гэхдээ хүчинтэж байгаа баталсан. Нэгд баталсан ямиг одоо бид нэр ингээ хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Тэгсэн мөртлөө нийгмийн даатгалын сан, тэтгэврийн сан, эрүүл мэндийн даатгалын сан алдагдaltaй байгаа гэдэг байгаа мөртөө энэ том сангаа ярьсан. Тэгэхээр одоо том нам маань одоо энэ том сангаа бас мэдж байгаа юм байлгүй дээ гэж. За ерөнхийдөө энэ дараагийн юу нь болохоор юу тэтгэврийг бас өвлөгддөг болгоно гэж яриад байгаа шүү дээ. Энэ мөрийн хөтөлбөр хүртэл орцсон л байна те. За урдчлан хэрэгжилж ашигладаг тэтгэврээ болгоно ч гэдэг ч юм уу те. Тийм манайх яагаад ингэж ийнө вэ гэхээр нөгөө их газрын тогтолцоотой манай ерөнхий хууль зүйн систем. Гэхдээ бид нар ардчилсан чиг баримжаатай улсын хувьд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй юм шүү. Тэр нь юу вэ гэвэл одоо тэтгэврийн сан болон нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан хувьд гарах. Одоо тэр нь одоо хяналтын зөвлөлтөнд жишээлбэл Скандинавын хойгийн улс орнуудыг харах юм бол хяналтын зөвлөлт нь төрийн өмчийн одоо төрийн талаас төлөөсөн нэг юм байдаг. За бүр либертар үзэлтэй, бүр одоо ардчлалыг хөгжүүлсэн гэгдэж байгаа. Америк нэгдсэн улсад яадаг вэ гэхээр бас тийм шүү дээ. Ингээд корпорац нь тустай байдаг тий, тустай бүр нэрлсэн корпорацтай. Тэгээд төлөөлөл өдөртөх зөвлөлт нь олон нийтийн зөвлөл одоо хяналтын үүсгэх зорилтоор нийгмийн аль хэл бүлгээс нэг хүн оруулж тэр төлөөлөл өдөртөх зөвлөлийг тогтоогоод ингээд явдаг. Тэгэхээр одоо бид нар энэ мөрийн хөтөлбөрт заастар бол одоо тэтгэврийн сан за нүүлгддэг үлдээдэг урагш хэрэглэдэг энэ зарчмууд дандаа төрийн мэдээлэл байх юм шиг л байна л да. Яг хувийн гэдэг за хувийн тэтгэврийн сан ман гэдэг аюу байхгүй л. Гэхдээ ярихгүй л байна л да. За тэгээд тий. За ерөнхийдөө томьёосон орн ингээ яриул юм 146 хуудсыг үг үржлийн яриад байвал одоо энэ зүйл маань одоо их тийм сони юм болж хувирна. За ардчилсан нам руу шилжихээс өмнө за ардын намын энэ удаагийн мөрийн хөтөлбөр дээр нэг дүгнэлт хийлээд эхний хэсгийг хаа. Зэ ардчилсан нам уу? Үгүй ардын намыг ярих гэдэг. Ардын нам уу? Ерөнхийдөө дүгнээд. За ерөнхийдөө дүгнэх юм бол би угаасаа дүгнэлтээ эхэнд нь хэлсэн шүү дээ. Нэг сонгуулийн сурталчилгаа эхлэхдээ хаагдчихлаа. Тий. Эхэндээ дүгнэлтээ хийсэн ер нь бол хийж байгаа ажлаад үргэлжлүүлж байгаа. Гэхдээ ер нь бол онцын юу байхгүй, ялгаа бол байхгүй юм байлаа. За одоо 20 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүд нэлээд хэсэг хувь нь энд бол татар дахиад явж лээ. Тий. За нэг зүйлийг ярихад яг тийм
16 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр 20 онд өнгө зүсээ өөрчлөөд ороод ирсэн. Одоо бас хувц сунараа өөрчлөөд ороод ирж байгаа. Яг хуу зүүн бүс, хангаан бүс гэдэг нэг гоё юу хуваагдсан. 9 чиглэлд бол хуваасан. Тийм нэг сонирхолтой байна. За дээрэс нь хязгаарч хэрэгжихгүй зүйлүүдэд дахиад хамгаалсан байгаа. Тэтгэврээс ямар сандаа нөгөө сая ярьдаг шиг үргэлжлэл бий гэдээ орхисон байх жишээ нэ тий. Тэгээд хэн хэрэгжүүлэх үү яадах уу ийх үү гэдэг тогтолцоо маань өөрөө бол алга. За одоо хэрэгжүүлж байгаагаа үргэлжлүүлнэ гэдэг ерөнхий мессеж бол байна. Тэгээ 20 минутын хот гэдгээ үргэлжлүүлнэ гэдэг мессеж байгаа. За дараагийнх нь бол энэ дээр нэг зүйл дээр онцгойлж сая яриахаа мартсан байна. За бид нар үер усан төртлөө. Газын хийд дэлбэрлээ. Ахын төмөрт явж байгаад албаагч дэмэ алдж байна гэдгийг бол эрх баригчид бол ухамсарласан байна. Гамшигт төсвөртэй хот гэж 8 дугаар зүйл дээр бол байгаа. Гамшигт төсвөртэй хот гэдэг дээр ерөнхий 5 зүйл нь бол туус сэлб уляастай нарангийн голын эргийн хамгаалтыг одоо зайжруулна гэсэн байгаа. За хүн ам ихээр төвлөрсөн бүсүүдээр аюултай ачаа тавир нэвтрүүлэхгүй байна. Энэ бол нөгөө хүн сая газ хэмжаасаа авсан байна. Одоо яг энийг ингээд ярьж явах мөчид сая ямар мэдээлэл гарсан бэ гэвэл нийт хохирогчдын тэр хохирлын хэмжээ 14.2 тэрбум гэдгээр бол тогтоосон байна лээ. Энэ бол ташрамд хэлж байгаа мэдээлэл. Дараагийнх нь хиймэл оюун ухаан суурилсан ухаалаг хотын систем бий болгоно гэж ингэж ярьсан байна лээ. Тэгэхээр ингээд яг өнгө зүсийг өөрчлөөд гоё үг нэмээд тий бусад одоо томьёоллыг ингээд задлаад ярьсан байгаа боловч нэг зүйл л байгаа. Эрх баригч намын мөрийн хөтөлбөр бол 16 оныхоос өөрчлөгдөн. Тий. Ер нь л хэвээр байгаа. Яг одоо тэтгэврийн сан тэтгэврүүлдэг болно гэд байгаа энэ асуудлууд чинь штэ тий. Ер нь бол миний мэдхээ бол 10 гаруй жил 2010 оны ихээс хойш ер нь зүгээр хүмүүсийн дунд иргэдийн дунд яригдчихсан асуудал. За тэгэхээр иймэрхүү асуудлуудыг одоо энэ жил бүр улам хүчтэй оруулж ирж байгаа. За нэг наад за гоё талаас нь харах юм иргэдээ сонсоод байгаа юм шиг. Нөгөө талаасаа зүгээр сонгуулийн поп мөрийн хөтөлбөр шиг харагдчих. За ардын намын мөрийн хөтөлбөрийг үзэгч та бүхэнтэй хуваалцлаа. Тэгээ ардын намын мөрийн хөтөлбөрийн онцлог 28 заалтаас ярьж. Гэхдээ яг 146 хуудас юмыг одоо бүгдийг ярьсангүй онцлог заалтыг бол хүргэлээ. За тэгээд бүх намуудын мөрийн хөтөлбөрийг нэг цагт уншаад ингээ те нэг дор бүгдийг ярих гэхээр 25-аар явдаг дуустгүй яриа шиг юм болох баг. За тийм ч учраас эхний дугаараа бид нэр ингээд ардын намаар өндөрлүүлээ. За маргааш шийдвүлээ сөрөг өвчин гэгдэх ардсан намын мөрийн хөтөлбөрийн талаар яриа. 9 900 гэж томьёолсон бүтэн Монгол бүрэн ардчлал мөрийн хөтөлбөрийн тухай хэлэлцъя.